Энэхүү нэвтрүүлэг нь 9-р тойргийн дахрын алба болон дав заалтах шатны 9-р шүүхийн тамгын газартай хамтран шүүх байранд шүүх хуралдааны үеэр бусад хамгаалалт шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургалт татлах зохион байгуулсан тухай нэвтрүүлэг юм. Дугаар зүйл. Яллагдагч ялтныг хуйглан хүргэх. Оргон зайлсан яллагдагч ялтныг эрен сурвалжлах. Яллагдагч ялтныг хуйглан хүргэх. Хуйглан харгалзах. 18 дугаар зүйлийн 1. Дахрын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуйглан хүргэх ажиллагааг дараах тохиолдолд зохион байгуулна. Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбраагүй байдал үүсч болцсошгүй нөхцөл байдал үүсвэл дахрын алба болон цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч татан нэрвүүлэх ажлыг тухайн тойргийн дахар зохион байгуулна. Дахрын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбраагүй байдал үүсгээс урьдчилан сэргийлж шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Шүүх хуралдааны журам сахиулах хуйг нь шүүх хуралдааны дэг зөрчсөн яллагдагч, зохигч, оролцогчийг шүүгчийн захирамжийн дагуу хуралдааны танхимаас гаргах дуудсан үед оруулах. Шүүхийн харуулах хуйг нь шүүхийн байрыг хамгаалж, журмын дагуу өслөг шалгалтын шүүхийн байранд нэвтрүүлэх, шүүхийн байрны гадна орчны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 3 дугаар зүйлийн 3-ын 2-ын 8-д зааснаар шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбраагүй байдал, гэнтийн халдлага гарах, шүүгч гэрч хохирогчийн ам бие талдах, барьцаалах, шүүхийн байрлалууд дайрах, хүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчим, замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдэлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулж болох цаашид онцгой нөхцөл гэх тохиолдолд тойргийн дахрын алба удирдан шүүхийн тамгын газартай хамтран тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалтанд авна. Мөн журмын 4-р зүйлийн 4-ийн 29 зааснаар шүүх хуралдааны үйл ажиллагаанд онцгой нөхцөл үүссэн эсвэл энэ тухай мэдээлэл авсан бол дахрын алба холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцсон хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг зохион байгуулах талаар цагдаагийн байгууллагад санал гаргаж төлөвлөгөө боловсруулж хамтран зохион байгуулна. Журмын 4-р зүйлийн 4-ийн 9 зааснаар
Журам сахиулагч хуйг нь шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хамгаалж, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн яллагдагч, ялтан, бусад оролцогчийг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийн дагуу хуралдааны дагихмаас гаргана. Журмын 4-р зүйлийн 4-8-ийн 2-т зааснаар шүүх хуралдааны явцад яллагдагч, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон тохиолдолд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх цагдан хорих байранд эмнэлгийн мэрэгчлэн ирж үйлчлэх журмын дагуу эмнэлгийн тусламжийг үзүүлнэ. Хууль заасан бусад хамгаалалт. Шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулж шүүгч түүний хамаарал бүхий этгээдийн амнаас, эрүүл мэнд, шүүгчийн эд хөрөнгөд хохирол учирсан эсвэл учирч болзошгүй бодит нөхцөл байдал үүсвэл шүүгч өөрийгөө болон өөрийн хамаарал бүхий этгээд эд хөрөнгөө хамгаалалтанд ахуулах тухай хүсэлтэд тойргийн дахрын албанд гаргана.